Манай байгууллага бол халдвар төвчнтэй тэмцдэг байгууллага. Тэгэхээр одоо нөгөө зуд болохоор нохоо зэрлэг шуу баярладаг гэдэг нэг зүйл байдгийг. Тэгэхээр манай байгууллагад юу тохиолддог юм гэхээр халдвар төвчин их л гараад байвал манай санхүүжилт нэмэгдэх гээд байна л да. Танаа одоо боловсруулсан бодлого шүү дээ. Ковид их гарахаараа манай санхүүжилт нэмэгдсэн. Одоо нуу юм юу байх вэ тийм ээ. Ковид байхгүйсэн одоо манай санхүүжилт цалингаа тавьж чадхаа гэсэн. Тэгэхээр манай байгууллага дотор нэг хоёр эсрэг чиглэлтэй юм байдгийн. Өрөөл өвчин их байвал клиникийнхэн бид нэр мөнгө олоод байгууллагын цалинг тавих гэдэг. Бидний эсрэг тамдлалтын тогтолцоог сэргийлэх байгууллага гэдэг байгаа юм байдаг. Тэд нар өвчин гаргахгүй гэж байгаа. А гэхдээ бидний олсон мөнгөөр цалинжин гэж байгаа. Энэ амар хаашаа харсан юм бэ? Та нар дундаа алах гэсэн үг шүү дээ наач. Бид ийм бодлого дэлхий дээр байхгүй. Зөвхөн халдвар төвчин биш, гэмтлийн салбар яг адилхан. Хүмүүс монголхон гэмтээд өхөө тахирддуу болоод байвал тэднэрт аягүй сайхан байна. Тэгэхээр осол гэмтлийг бууруулж байвал эдний цалин нэмэгдэх баймаар биш үү? Хорд хавдар бас ялгаагүй. Тааны бодлого чинь зохихгүй шүү дээ.